Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ гэж хүн. За яагаад буух ёстой, яагаад явах ёстой, яагаад ажиллаа өгөх ёстой гэдэг талаар за өнөөдөр би ярина. За товчхон тодорхой бүх шалтгаануудыг хэлнэ. За нөгөө лайвч мөн хэрдний хэлдгээр нэг алдартай үг байгаа шүү дээ. За энэ хүний булааг тооцох юм бол за барагдахгүй их юм болно гэж. Тэгээ бүгдийг нь тоочч мэдээж хэрэг боломжгүй. Гэхдээ боломжоор хид хидийн шалтгаан байна. Товчхондоо бол яагаад би энэ хүнд ингэж дургу байгаа юм? Яагаад энэ хүн явах ёстой? Яагаад энэ хүн буух ёстой? Яагаад албан тушаалаа өгөх ёстой юм бэ гэдэг талаар өнөөдөр ярина. За маш олон хүмүүс ерөнхийдөө нэг буух шалтгаан нь болохоор нөгөө нэг хүүхдийнх нь маш их мөнгө зарцуулсан. За нөгөө талаар нөгөө орлогоо нотолж чадахгүй байгаа учраас энэ хүн буу гэдэг. Энэ хоёр шалтгааныг яриад байна. За гэтэл миний хувьд бол энэ хоёр бол ерөөсөө зүгээр л одоо нэг мөсөн уулын орой гэдэг шиг энээс цаана маш олон шалтгаан байж байгаа энэ хүн буух. За хамгийн эхлээд ковидээс эхлэе. За ковидын үеэр яасан гэхээр Монгол улс монголчуудын нэрийг бариад за гадаад дотоодын доноруудаас маш их хэмжээний мөнгө авсан. За Америкийн Вашингтонд байдаг мөгийг гэж өхөн за зөвхөн 3хан байгууллагаас нийтдээ бараг 800 орчим сая доллар авсан байна гэд. За авсан өгсөн үнэн тэр нь баримтаар нотлогдсон. Хамгийн харамсалтай нь тэр мөнгө хаашаа орсон бүүмэд алга болсон. Тэгэхээр зөвхөн наана мэдгэж байгаа юм болохоос цаана ямар их мөнгө авсан хинт ч ойлгомжгүй. Ингээ хоцорсон. За хамгийн харамсалтай нь энэ мөнгийг гадаад дотоодын доноруудаас монголчуудын нэрийг барьж авсан. Ковид эхэлжлээ. Монгол хэцүү байна, монголчууд хэцүү байна, бидэнд туслаач гэж. Тэгэхээр энэ их мөнгө алга болсон. Хамгийн ихний. За хоёр дахь нь болохоор нэгэнт мөнгө монголчуудын нэрийг бариад авцсан. За энийг ингээд хайсан чим элбдээд алга болгоцсон болохоор за энэ дээр нөгөө тайлангаа тавих хэрэгтэй байсан. За энэ хүн бол өөрөө нөгөө шилэн гэж ярьдаг. За төр шилэн байх ёстой, ил байх ёстой гэж ярьдаг. За гэтэл үйлдэл нь шал ондоо юм ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр их мөнгийг хаашаа авснаа одоо болтол тайлбарлаагүй. За тэр үед нь маш олон хүмүүс шахсан. Энэ тайлангаа тавиа гэд. За гэтэл энэ хүн энэ бол маш амаргүй байна. Цаг хугацаа орно. За энэ дээр бид нар аудитын байгууллага оруулна. За энийг ярьж байгаа гэд. Гэтэл одоо болтол аудитын байгууллага байхгүй. Энэний тайлан тавигдаагүй. За аудитын байгууллага нь угтаа бол одоо бүр хөндлөнгийн 3 дахь байгууллагаар тавих ёстой байтал за энэ ерөнхий сайд энэ засгийн газар бид нар аудитын байгууллага ярьж байгаа, сонгох гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өөрсдийнх нь сонгосон аудитын байгууллага өөрсдийнх нь зарсан мөнгийг шалгана, тайлан тавина гэж. Ингэж төлөвлөжсэн сүүлдээ бүр нөгөө өөрсдийнх нь аудитч байхгүй болсон, хөндлөнгийн аудитч байхгүй болсон энэ мөнгөний тайланг одоо болтол тавиагүй. За цаашлаад тэр ковидын үеэр нэг улаан бүс гэж нэг юм тодорхойлсон. За тэр улаан бүс нь юу болсон гэхээр нэгэнт дэлхийн нийтээр одоо ингээ аюултай өвчин тарсан болохоор за тэр нэг голомт гээд байгаа газар нь угтаа бол за одоо мэдхгүй 1 юм уу 2 км. За тэн дээр жинхэнэ хамгаалтын бүс гараад за хүн байтугай шууж ордож болохгүй тийм л юм одоо. Тэрийг улаан бүс гэж нэрлэж байгаа юм. За энэ улаан бүсд нь харамсалтай нь тэр үеийн том дарга амар сайхны эхнэр зүгээр л давхиад орцсон. За гисэн нөгөө талаараа та бүхэн тэр үед үзэж байгаа санаж байгаа сошиалоор нас урж байгаа аавыгаа эцсийн удаа харах гад охин гадаадаас ирсэн чинь автон уулзуулаагүй. Аавыгаа тэрчий гэд ядаж гуйсан чинь тэгээ та нар бодоод үзтээ. Аав нь ковидтэй биш тийм ээ. Ийм хүн нас орж хахад гадаадаас ирж байгаа иргэнийг чи ковид авчирч байгаа гэд уулзуулахгүй хэрнээ улаан бүст байж байгаа. Тэгээ аюултай бүс рүү зүгээр даргын ихнэр яваад орсон. Энэ дээр хариуцлага тооцсон уу? Тооцоогүй. За цаашлаад дахиад ковидын үеэр нөгөө нэг гадаад дотоодод гацсан иргэдээ вирусгээ зарлцсан. Тэдрийг оруулж ирж болохгүй.
Тэр үеийн ардчилсан намын дарга Эрдэнэ хүртэл ирж байсан. Тэг гадаадад байгаа иргэдэд бодох юм уу? Энд байгаа иргэдэд бодох юм уу? Гадаадад байгаа эдийг оруулаад ирэх юм бол вирус авчрах юм бол энд байгаа сүрчих юм шүү. Тэгэхээр баг зүгээр тэрийг тэнт нь хаяад энэ хэдийг авруул яасан бэ гэд. Маш олон иргэд хохирсон. Эд хөрөнгөөрөө зарим нэг ингээд аяллаар эсвэл ажиллаар ирээд нам гатсан, мөнгө төгрөггүй болсон. Аргаа барсан. Энэ дээр засгийн газар арай өөрөөр ажиллаж болох байсан. Гэтэл тэгээгүй. За энэ дээр гадаадад байгаа иргэдээ авнаа гэдэг нэг сүртэй юм зарлсан уг нь. Гэсэн чинь дахиад нөгөө дарга нарын хүүхдүүд. За жишээлх юм бол тэр үеийн ерөнхийлөгч Хүрэл Сүхий хүүхд гээд 2 охин нэгээд хамгийн ихний онгоцоор дахиад ирсэн. Энэ дээр тайлбараа тавь гэсэн. Тавиагүй. За цаашлаад нөгөө гадаадаас ирж байгаа иргэдтээр нэг хэдийн шалгуур тавьсан. Одоо юу вэ? Өндөр настай, хүнд өвчтэй. За эсвэл одоо хөхүүл хөвгттэй ийм хүмүүсээ хамгийн ихэнд авна гэд. За гэтэл энэ нь бизнес болж хөрсөн. Туулаанууд тэр нөгөө нэг бүх тавьсан шаардлагын нь урдуур нь гүүгээд ороод ирсэн. Маш олон хүмүүс, маш олон залуучууд тавьсан шаардлагын алийг нь өндөр настай биш, өвчин хуучтай биш, хөхүүл хүүхдтэй биш, жирэмсэн биш. Ийм залуучууд зүгээр л тэр нөгөө нэг очрыг нь дайраад Монголд ороод ирсэн. Энэ дээр арга хэмжээ авсан уу засгийн газар? Аваагүй. Энэ нь бүр бизнес болсон. Тэдэн цаас өгчүүл, тим очрлоо оруулъя, тэгвэл ингээгээд маш олон хүмүүсийг аргыг барсан. Тэн дээр засгийн газар арга хэмжээ авсан уу? За тэр үеэс эхлээд миний дургу үрч гэсэн. Өөрөөр хэлэх юм бол ковидын үед маш олон одоо бүр их усүр нь одоо хаанаас хинээс хідэн цаас авсан монголчуудын нэрийг байна. Тэрийг үр ашигтай зарцуулсан уу? За тэр ковидтай застгүй одоо зарцуулдгүй мэхэд өөр нэг ашигтай юм зарцуулсан уу? Тэрийг тайлгнасан уу? За тэр ковидын үеэр тэр улаан бүс рүү явсан хүмүүст хариуцлага тооцсон уу? За гадаад дотоодоос хамгийн ихэнд одоо хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүсээ авах ёстой шаардлага тавьсан байтал тэрийг нь дайраад ороод ирсэн хүмүүстээр эсвэл тэднэрт тэр суудлыг нь мөнгөөр зарцсан тэр хүмүүстээр хариуцлага тооцсон уу? Нэг ч тооцоогүй. Ийм байхад энэ хүнийг одоо цаашд ажилуулах юм. Итгэх ёстой юу? Нэг ийм асуудал. За тэр ковидын үе ингээд дуусч. Энэ хүн ингээ хариуцлага Монгол болохоор хариуцлага хүлээхгүй цаашаа ерөнхий сайд ингээ болоо явд юм байж. За гэтэл удахгүй дахиад нөгөө нэг баяр ерөнхий сайд байсныг 5 төгөлдршил гэдэг нэг юм гарч ирсэн. 5 төгөлдршил аль нь ч хэрэгжээгүй буусан. Яг тэр шиг 5 иш ажиллагаа гэдэг нэг. Их мундаг зарласан. Шүгэл ажиллагаа л гэсэн, шүүр ажиллагаа л гэсэн. Юу ч хүлээ. За тэгээд тэр үеийн сайд байсан. Нимбатар бүр тодорхой хэлжсэн. Гадаад дотоодод гараа явцсан. Тэр хулгайч нөхдүүдийг за бүрний ялангуяа сайхан бэлгийг нэрийн дуудаж жагаад тэг байгаль газраас нь барьж ирнэ гэд. Хариуцлага дооцсон. Тэгтэн тэр үед нь би бичлэг хийжсэн. Нимбатар чамайг тойроод ингээд хулгайч нар нь тойроод гүйж яхад чи тэднийг бариад авч чадахгүй гэж Америкт очсон. Сайхан бэлгийг чи барьж авч чадлаа юу л. Тэгтэл тэр үе чаднаа л гэж бичлэг хийгээд байсан. Дараа нь тэгсэн чинь жоохон судлаад үзсэн чинь авчирч болохгүй юм байна. Гэхдээ тэд нар өөрсдөө Монголын элчин дээр очиод явъя гэдэг ингээ хүсэлтэд гарах юм бол аваад ирч болох юм байна гэх. Инээдтэй юм ярьж гисэн. Эцэстээ байхгүй. Хэнийг авчирсан? Нөгөө нэг өвгнийг авчирсан. Тэгээ өөр хин ч байхгүй. 5 иш ажиллагаа тавуулаа байхгүйсэн. Ямар ч үр дүнгүй бас. Тэгэхээр Монгол улсын засгийн газрын бол ерөнхий сайдын бол нэгэнт ингээд нэг том дугарцсан бол за энийг 100% хийдгүү мэхэд ядаж 50% хийцэн үү? Хийцэн бол одоо хамгаалах дэмжээ өгж болж байна. Гэтэл хийгээгүй байхад одоо би энэ дээр дургу өгж болох уу? Тим надад ирэх байна уу? За цаашлаад
3 дахь том сэдв болж байна уу? Нэгдүгээр нь ковид үе. За 2 дахь нь нөгөө 5 иш ажиллагаанд дахиад дампуурсан. За 3 дахь нь одоо нэг ерөнхий сайд болоод одоо тэрнээс нь хойш за үн гэж юм одоо нэг монголчуудын худалдаа авах чадвар гэж навсаатлаа унлаа. Эсрэгээр барааны үн тэнгэр татлаа. За үн яагаад өсөд байгаа юм? Нөгөө валютын анштай холбоотой. А Монголд яаж тайлбарлаж яах нөхөр доллар өсөд байна. Нөгөө муул бол хойд талын хар авах гэдэг шиг доллар өсөд байгаа учраас болохгүй. Угтаа бол доллар өсөд байгаа юм уу? Үгүй шүү дээ. Ерөөсөө энэ үгийг ингэж хэрэглэх ёсгүй байхгүй. Энэ бол зөвхөн эрх баригчид монголчуудын тархийг угаах гэж. Өөрөөр хэлэх юм бол доллар өсөд байгаа учраас болохгүй. Угтаа доллар өсөд байгаа юм уу? Ерөөсөө өсөөгүй. Байдагтаа байж л байгаа. Харин энэ шинэ ерөнхийлөгч гарч ирснээр бүр долларын ханш бүр Монголоос бусад бүх газар унж байгаа. Гэтэл Монголд яг эсрэгээр. Тэгэхээр долларын ханш өсөх биш. Ерөөсөө шалтгаан нь монголчууд яаж хэлэхийг үсгээр төгрөгийн ханш унж байгаа. Доллартай харьцах төгрөгийн ханш унаад байгаа учраас асуудал үүсээд байгаа. Тэгэхээр оюун эрднийг ерөнхий сайд болоход $1 хэдэн төгрөг тэнцчээв. Гэтэл өнөөдөр хэд болчихв? За хамгийн сүүлд сонгуулийн үеэр за би нэг Америкаас маш олон бараа таваар зуучилдаг хүн. Тэгэхээр би баг өдөр болгон долларын нөгөө хаан банкны ханшийг ингээд өдөр болгон ханшинс өөрчлөгддөг учраас өдөр болгон шалгаж хүмүүс рүү явуулдаг. Тэгэхээр би энийг маш сайн мэдж байгаа. За сонгуулийн өмнө 3 сар бүр нэгч төгрөг өөрчлөлт байхгүй 3 сар яг нам барьсан. Тэг би тэр үед бодож байсан. Үнэхээр бас энэ төгрөгийн уналтан зогсчихж байгаа юм болов уу гэсэн чинь шоу байсан байлаа. Нам зогссон. Бүр нэгч төгрөгийн өөрчлөлт байхгүй. Та нар одоо тэр валютын ханш шалгадаг тийм вебсайт байдаг бол ороод үзээрэй. Сонгуул болтол төгрөгийн ханшийг хүчээр барьсан. Нэгч төгрөгийн зүрх байхгүй. Дараа нь сонгуул дууссан, 50 туусан. Одоо өнөөдөр хэд болчиход байна? Сонгуулаас хойш хэр хугацаа өнгөрчөөд байна? Тэгээд төгрөгийн ханш ингэж унж байна. Энтэй харьцаад барааны үн сонсоход дээш явах нь ойлгомжтой. Монголчуудын худалдаа авах чадвар. Тэгэхээр энэ хүн ерөнхий сайд болсон. Энэ хүн засгийн газрыг тэргүүлсэн. Энэ хүн энэ дээр шууд хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр барааны үнийг нам багсагчдаггүй монголчуудын худалдаа авах чадварыг ихсгэж чаддгүй махад ядаж байсан байранд нь байлгаж чадав. Энэ хүн чадсангүй. За цаашлаад өвчин гэж юм байж байгаа. За энэ ковидоос болсон уу? Яасан ийсэн одоо бүр залуу хүмүүс явдаг болчлоо. Таны эргэн тойрон найз нөхөд ах дүүсээ чинь дунд. Одоо бүр жоохон хүүхдүүд хавдар инээ тэрэ тусдаг болчлоо. Энд энэ хүн хариуцлага хүлээх үү? Энийг бүр алга болгодгүй махад ядаж байсан байранд нь байлгуу. За Монгол улс зүгээр өөрөө одоо зүгээр л та нартын бүтээн байгуулалт хийж гин гэж ярьж байгаа болов цаана монголчуудын нэрийг барьж хаанаас хинээс ямар их мөнгө зээлж байгаа хинч мэдгүй. Гадаад үр тамтгаа тулсан. Тэр зээлсэн мөнгөөрөө та нарын нүдийг хуураад нэг жоох юм бүтээн байгуулалт хийгээд болгож чинь бүтж чинь алж чинь талж чинь. Тэгэхээр дахиад Монгол улсын засгийн газар ерөнхий сайд гадаад өөрийг багсгадгүй махад ядаж байсанд нь байлгаж чадав. Ерөнхий сайд болоход гадаад өөр хэд байв? Одоо хэд болчихв? За улс нь өртөө болцсон байж. Тэгвэл иргэдэн дахиад одоо өргөө хүн гэж байхгүй болчлоо. Дээрээс нь өрөө төлдөх хүн гэж байхгүй болчлоо. Монгол тэр чигээр өр болчлоо. Улс нь ч өртөө, иргэдэн ч өртөө. Энэ дээр энэ ерөнхий сайд ямар ажил хийв? Яаж сайжруулав? За нэг утаа төгжрөлгээд намайг багтал утаатай байсан, намайг багтал төгжрөлтэй байсан. Тэгэхээр тэр үед би яаж амьдрнаа гэдэг байсан. Гэтэл одоо тэрнээс хойш. Тэгээ анх энэ хүнийг ерөнхий сайд болоход нь утаа төгжрөл ямар байв? Та нар мэдчихэж байгаа. Одоо ямар болчихв? Энийг нь ерөнхий сайд яаж зэгцлэв? Яаж багасгав? За зэгцэлдэггүй махад багасгадгүй махад энэ ерөнхий сайд ядаж юу хийв?
Ядаж байсан байранд нь байх уу? За авилгал албан тушаал гэдэг. За авилгал энэ хүнийг авахт нь ямар вэ? Одоо ямар болчиход байна? Албан тушаалын гэмт хэрэг ямар болчиход байна? Энэ ихсүү багсуу. Энийг багсагдгүй махад байранд нь байлгаж чадуу. Та нар ингэж бүр ингэ бодоод байна. Тэгээ цаашлаа сайн нэг сонгуул гэж нэг юм боллоо. Сонгуулаар ард түмэнд сонголтоо хийсэн. Нэг нам гарч ирэх ёстой байсан. Гарч ирээд засгийн газраа байгуулах ёстой байсан. Бүх ачаагаа өөрөө явах ёстой байсан. Гэтэл ард түмнийг хуйлгацсан. Гарч ирэнгүүтээ бүр хамаагүй энэ дэлхий дээр байхгүй стандартын бус хамтарсан засгийн газар гэж юм байгуулсан. Хамтарсан засгийн газар энэ дэлхий дээр зөндөө байдаг. Гэхдээ ямар тохиолдолд байдаг вөхөр анхнаасаа сонгуул болох гэж байгаа бол 2 нам 3 нам бид нар хамтраад сонгуульд оруулна. Хамтраад мөрийн хөтөлбөр хэрэгжүүлээ явна гэвэл хамтарсан засгийн газар хэрв тэр ялчул хамтарсан засгийн газар байгуулж болдгийг. Эсвэл парламентод хинэнч олон хаваагүй болвол хамгийн бага намтайгаа хамтраад явтыг. Үүнээс хамгийн том 2 нам нь ингээ хамтарсан ийм түүх тохиолдолд энэ дэлхий дээр байхгүй. Тэгэхээр ийм стандартын бус засгийн газар байгуулсан. Сонгуульд ялчаад авахд ард түмнийг хуйлгацсан. Засгийн газар хамтарсан засгийн газар яах гэж байгуулав? Яагаад арчилсан намыг авч өгөхөр? Одоо бүх юм тодорхой болсон. Энд дээр 3хан том зорилго байсан. Эхлээд ард түмэнд сайхан болж харагдах гэж, очгоо цуглуулах гэж. Улс их орны ашигын төлөө энэ том намууд нэгдчих юм бол болох юм байна. Энд чинь бас нэрээ бас хувийнхаа эрх ашгийг биш улс их орныхаа эрх ашгийг боддсон байна. Боловсралгүй ард түмэнд энэ нь таалагдж эхэлсэн. Хэрэг боловсралтай ард түмэн байсан бол юу яриад байна? Яахаараа юм бэ? Хизээч байгуулахгүйсэн. Тэр үед нь эсэргүүцэхгүйсэн. Тэгээ боловсралгүй ард түмэнд зөвхөн очгоо цуглуулж ингэх гэж арчилсан намыг авсан. За цаашлаад арчилсан намыг даргаар нь далимд одоо юу гэдгийг барьцаалж яж эсвэл даргаар нь дамжуулж яж арчилсан намд байгаа улсын хурлын гишүүдийн амыг барилдах гэж оролцсон. За энэ нь сая маш тодорхой болсон. Тэгвэл баг урал дээр өөрөө ерөнхий сайд хэлсэн. Гэрээгээ зөрчсөн арчилсан нам зайлуулах хэрэгтэй гэж. Гэрээгээ яаж зөрчсөн гэхээр маш дахиад тодорхой хэлсэн. Улсын хурлд байгаа улсын хурлын гишүүд нь олон тав юм яриад байна гэж. 3-4 гишүү юм яриад. Энэ нь гэрээгээ зөрчсөн. Тэгэхээр тэр гэрээ нь ямар юм байсан гэхээр олон тав юм ярих ёсгүй юм байна. Тэр улсын хурлын гишүүдийн амыг барих ёстой юм байна. Энэ хоёр дахь том шалтгаан байсан. За гурав дахь нь янз бүрийн асуудал болох юм бол арчилсан намыг өгөөшөнд өгөөд уснаас хуурай гаргах. Нэг ийм арга. Ийм л 3 аргын үднэс арчилсан намыг хамтарсан засгийн газар байгуулъя гэд. Нөгөө хэд нь ажил албан тушаал мөнгө төгрөгийн дуртаан болохоор гүүгээд ороод ирсэн. Ард түмэнд гоё болж харагдсан очгоова цуглуулсан. За дараагаар нь барьцаалаад, дамжуулаад улсын хурлын гишүүдийн амыг нь барих гэж оролцсон. За эцэстээ нөгөө хүүхэд мөхтөөсний асуудал болоод жагсаал цуглаан болоод эхлэнгүүт арчилсан намаасаа салчих юм бол арчилсан намыг зүгээр өгөөш болгож хаяад өөрөө уснаас гарах. Энэ арга хэрэгэлсэн. Ийм л маркаар энэ хүн тоглолт хийж байна, улс төр хийж байна. Тэгэхээр ийм хүнд одоо цаашдаа бид нар ингээд итгээд явах уу? За маш олон хүмүүс яриад байна. Засгийн газар тогтвортой авах хэрэгтэй гэдэг. Тэгэх юм бол гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар гэдэг. Өнөөдөр оюун эрдэнийн засгийн газар шиг тогтвортой байгаа. Та нар бодоод үзтээ Монгол улс одоо бүр тэр 89-90 оноос эхлээд хамгийн урд настай засгийн газар хаана байсан юм? Хамгийн их мөнгөтэй, хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн олон сайдтай энэ засгийн газар. Тэгээд Монгол хөгжчих нь яасан. Саяны миний яриад байгаа асуудлууд шийдэгддэггүй махад ядаж байсан байран дээрээ байж ахгүй байсан. Тэгэхээр энэ засгийн газар тогтвортой бол бүх юм болно гэдэг. Энэ бол зүгээр үлгэр. Худлаа. Боловсралгүй ард түмний тархийг угаахсан ядсан арга. Хөрөнгө оруулагч нар засгийн газар тогтвортой байвал хөрөнгө оруулалтын бол тэгээд энэ оюун эрдэнийн үед бид нар өчнөөн хөрөнгө оруулалтыг баяжчих нь яасан. Хаана вэ тэр хөрөнгө оруулагч нар? Эсвэргээр
Харин жинхэнэ ийм богссон юмтай тэмцэж чаддаг, авч явж чаддаг, бүх юм шудраг байдаг, шилэн байдаг ийм газар хөрөнгө оруулалт хийдэг байхгүй. Тэгэхээр ийм худлаа үгийг ерөөсөө бид нар ач холбогдол болох шаардлагагүй. За цаашлаад энэ засгийн газрыг өнөөдөр хэн дэмжиж байна? Одоо тэр үнэн ба зөв ном гэдэг нэг бүр ойлаад одоо дэмжиж байна. Бүр талбай дээр очсон нэг хөгийн шоу хийгээд. Яагаад? Энэ дээр ирэх ашгүй ч. Энэ дээр их орон биш, ард түмэн биш. Энийн ард хувийн өчүүхэн жижигхэн ирэх ашиг. Ямар ч боловсрал байхгүй, хил ус байхгүй. Ийм хүмүүсийн амьдрах арга нь ийм л эрх баригчдыг зулгуудаж ингэж амьдрдаг. Энэ аргаараа л явж байна. Нөгөө хамтарсан засгийн газар гэдэг томчуудтай бас засаг масагт оруулсан. Иймэрхүү жижиг гаруудыг бас нэг жоохон нэг хоол толгоолгоцсон. Тэгээд та нар зүгээр олон тавын мэрэлхүү тэгсгээ байж байгаа. Тэр хоолноосоо салах гэж байгаа. Тийм болохоор одоо хэрвээ энэ хамтарсан засгийн газар дахиж байгуулагдахгүй зөвхөн эрх баригчид дангаараа явна гэвэл тэд нар хоолноосоо салах болохоор эцсийн арга игээд өнөөдөр ингэ явж байна. Энэнд нь дахиад боловсралгүй ард түмэнд дагаад хошгирч байна. За дээрээс нь цэцгээгээд нэг хүүхэн. Би хэлсэн. Өөрөө бол улсын хурлын гишүүдийг урагч нар гэсэн эдрийг баг дүүжлэх хэрэгтэй гэж ярьж байна. Талбай дээр жагсаж байгаа залуучуудыг бол одоо бүр хэлэхгүйгээр худалдагдсан одоо бүр баг л яшканууд гэлж хэлж байна. Монголын эмэгтэйчүүдийг бүр жимд явдаг, бие үнэлэх гэж явдаг, жинхэнэ бие үнэлэгч нар гэж харааж байна. Ийм хүнийг би өөрийг нь энэ засгийн газрыг авч үлдэх юм бол нөгөө өөрийнхөө бизнесийг тэр засгийн газар шахах гэж байгаа баг. Янз бүрийн гэрээ байгуулах гэж байгаа баг. Эсвэл одоо албан тушаалд очих гэж байгаа баг. Том дарга болох гэж байгаа баг. Эсвэл янз бүрийн тендер авах гэж байгаа баг. Энэ хүн урд нь том тендер авах гээд явж исэн туршлагатай баг бүтчихсэн. Нэгэнд хийгээд эхэлсэн, нэгэнд бодож исэн юм а энийг үргэлжлүүлж байгаа баг. Тэр боломжийг энэ засгийн газар хангаж өгнө гэж амласан баг. Тийм болохоор явж байна. Тэгэхээр иймэрхүү түрүүн би дахиад хэлсэн. Маш олон шалтгаан хэлсэн. Энэ олон шалтгаануудыг бүгдийг нь тийм ээ 100 биш юм ахад ядаж байсан байранд нь байлгаж чадсан болвол өнөөдөр би энэ хүмүүстэй нийлээд энэ засгийн газар байх ёстой гэдээ ингээ яриа сууж. Тэгэхээр яг эсэргээр байсан байранд нь ядаж байлгаж чадаагүй ийм засгийн газрыг дахиад бид нар яагаад хүлээх ёстой? Яагаад итгэл үзүүлэх ёстой? За улсын хурлд олох болсон. Нэгэнт нам засгийн газар байгуулах нь тодорхой болсон. За намын болохоор институтын болохоор дотроо бас нэг янз бүрийн юмнууд байж байгаа. Намын баг хурал гэдээ байж байгаа. За намын баг хурлын шийдвэр нь ерөнхий сайдыг улсын хурал сонгосон юм байна. Ерөнхий сайд нь кабинетаа бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Гэхдээ намын баг хурал нь хамтарсан засгийн газар байгуулахыг зөвшөөрсөн. Гэтэл одоо асуудал үүсээд эхлэнгүүт хамтарсан засгийн газар өөрөө ороод хэрвээ хамтарсан засгийн газар байгуулах гэж байгаа бол нэгэнт ингээ гэрээгээ зөрчиж байгаа учраас хамтарсан засгийн газрыг гаргая. Тэгтээ гаргах гэж байгаа бол би хамт гарчия гэд. Баг хурал дээр хэлсэн. Баг хурлын шийдвэрээ гаргасан. Хамтарсан засгийн газрыг арчилсан намыг гаргая гэд. Нэгэнт шийдвэр гарсан байгууд нөгөө хэлсэн үн нь одоо хэлсэн үгнээсээ тис өөр ухраад энэ засгийн газарт итгэл үзүүлж өгөөч гэд улсын хурлд оролцсон. Та нар бодоод үзтээ. Уг нь намын баг хурал нь хамтарсан засгийн газар байгуулахыг шийдвэр гаргацсан болвол одоо хамтарсан засгийн газараа болио гэсэн шийдвэр тэрийг дагах ёстой юу? Дагах ёстой. Тэгээд дагаагийн шийдвэр нь гарсан байгууд одоо эцсийн арга нь улсын хурал руу оруулсан. Гэтэл улсын хурал нь болохоор засгийн газрыг томилсон байгууллага биш. Зөвхөн ерөнхий сайдыг томилсон. Тэгэхээр ерөнхий сайдыг итгэл үзүүлэх үгүй юу гэдэг асуудал. Тэгтэл энэ хүн засгийн газар гэж. За ямар ч байсан улсын хурлд өөрсдөө нэг олох юм болохоор ерөнхий сайдад итгэл үзүүлээд аваад үлдэх баг. Харин ерөнхий сайд болсны дараа дахиад кабинетаа бүрдүүлэх баг. Нэгэнд хамтарсан засгийн газар байгуулж болохгүй гэж шийдвэр гарсан. Тэгэхээр одоо энэ хүн болвол дахиад нөгөө муу аргаар л явна л та. Одоо нөгөө Отгонбаатар тэр дух цэцгээ мэцгээ. Одоо янз бүрийн жижиг сажиг намуудыг бодвол орж ирэх баг. Тэгэхээр маш олон ийм сонирхлууд явж байгаа болохоор иймэрхүү юмнууд ингээд удахгүй ингээд болох гэж байгаа нь тодорхой байгаа болохоор би энэ ерөнхий сайдыг дэмжиж чадахгүй л юм л да. Тэгэхээр яг одоо зогсоох хэрэгтэй. Тэгээ ер нь араа энэ улс гэж байдаг болов. Би нэг муу гэж бодохгүй. Чадлаараа зүтгэсэн энэ хүний потенциал дууссан. Одоо бид нар цаашлах урагшлах хэрэгтэй, явах хэрэгтэй. Тэгээ боловсон хүчин.
Энэ хүнийг сонгоч бол энэ хүнийг болчих юм бол өөр хүнийг сонгохыг гэдэг. Боловсон хүчин зөндөө байж байгаа. Хангалттай байж байгаа. Нэг ялангуяа Монгол ардын нам гэдэг бараг 100 жилийн түүхтэй намд зөндөө байж. Хин хамаагүй. Хин нэг нь хийгээл явах ёстой. Тэгээд чадахгүй нь одоо потенциал нь дууссан. Бууж өгөөд дараагийнх нь яваад ингэжээж улс хөвч. Чадахгүй багт нь чамаас өөр хин чадах юм. Чадахгүй. Ингээд нэг жимсийг шахаа шүүснэ гарцсан бахад чамаас дахиад шүүс гарахгүй бол өөр хинээс шүүс авах ингээд шахаад байхад яах вэ? Шүүс гарах уу? Яг тэрэн шиг оюун эрдэнэ чи потенциал нь дуусчаад байна. Шахаад юу ч гарахгүй болчиход байна. Шин санаа, шин оноо, шин эрч хүч, шин энерги энэ хүнээс гарахгүй болчиход байна. Тэгэхээр энийг үргэлжлүүлээ гэдэг байна. Мэдээч хэрэг олонхороо шийднэ. Талбай дээр маш олон хүмүүс ун бос гэд ингээд дэмжиж чинь та аль талд нь орохыг өөрөө мэд. Ямар ч байсан миний хувьд бол энэ ерөнхий сайд бол явах цаг нь болсон. Буух цаг нь болсон. Ажлаа өгөх цаг нь болсон. Энэ бүр явахдаа бүр айл эрт явчих ёстой байсан. Эсвэл Монгол тулдаа маш удаан өдий болтол тэслээ. Одоо үүнээс цааш уучлаарай. Янз бүрийн хуу юм биш, дургуйтай юм биш, үзээ ядж байгаа юм биш. Зүгээр л бүх юм явах ёстой юмар явж байна. Танд ерөнхий сайд болох хувь заяа байсан юм байна. Та тэрийг хийсэн юм байна. Мөнгө төгрөг өгсөн юм байна. Тэр үед чинь нам чинь үнэмлэхүү яалсан юм байна. Зүгээр товчхондоо танд урд нь альж ерөнхий сайдын үед байгаагүй эрх мэдэл инээ тэрэ танд олдсон юм байна. Тэгээ та зүтгэсэн юм байна. Нэг иймэрхүү үр дүнтэй гарсан юм байна. Тэгээ эцэстээ ингээд явж байгаа юм байна. Ингийн тийм үү? Ийм л юм бодоо сууж байна. Тэгээ та бүхэн маань сайхан коммент бичээд өгөөрэй гэж хүсье. За баярт.